Зарим гол нэрийн барааны үн өмнөх сартай харьцуулахад 1% өссөн үзүүлэлттэй байна. За тухайлбал хоньны ястаа мах 17,143 төгрөгнөөс 17,357 төгрөг болж, за үхрийн ястаа мах 20,482 төгрөгнөөс 20,716 төгрөг болж нэмэгджээ. За мөн дотоодын түнс 1000-аас 1500 төгрөг болж нэмэгдсэн байна. Худалдаа эрхлэгчид нь эдгээр нь улирлаас шалтгаалan үнэ нь өсөж буурдаг төрлийн хүнс гэдгийг тодтогч байна. Орой гайгүйсэн шүү дээ 12,513 гэж байсан. Одоо тэгээд улам өдрөд нэмэгдээд яваад байгаа юм шүү дээ. За огцмостой амар нэмэгдэж, ирэмж чангал болсон юм байна энэ хатарч. Амар нэмэгд. Би одоо сар гарны өмнө ирсэн. Тэгэхээр тэр орны хооронд арай л дэндүү нэмж юм уу? Юу ч юм нөхөө. Одоо 8. Ер нь цалин орлоготой харьцуулахад хэрхэн зохицуулж байна? Энэ нь одоо битээд манай гэрээс хоёул ажиллаад. Тэгээ ганцхан хөхт энэ гэхэд битээр чанга шүү дээ. Нэг гулгаж авъя гэдэг өнөдөр гараад ирэхэд авч чадахгүй шүү дээ. Тэгэл чанга энэ амьдрахад бол хэцүү л зүрхэлсэн. 6 сарын 1-ээс эхлээд бүр огцон нэмэгдсэн шүү дээ. Өргөн хэрэглээний бараа. Тэгээ хөдөө орон нутг руу татж байгаа болохоор чи бүр ачааны мөнгө төгрөг гэдэг нэлээ нэмэгдэлтэй. Харин тэг өссөн л байна. Төмс чи 1000 байсан чи 1500 ч. Мах нь бас үнэтэй байна 23,500. Үхрийн жоох мах аваад явж байна. За харин махногооны худалдаа эрхлэгчид иргэдийн худалдаа авалт өдрөөс өдөрт буурч байгааг хэлж байлаа. За нөгөө талд тэд ч мөн бусад өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт эргээд буурдаггүйг шүүмжилсэн. Ганц бантангийн мах гэсэн юмд явж шүү дээ. Зүгээр яс шусан яс өгөөч шүл гаргаад будаа хийгээд идчихсэн үнд явж байна. Нэр ард иргэдийн амьдрал руу тийм дөрөлтөд орсон биш. Хавар болохоор өсөөд идэг, дум болохоор байдаг юм. Одоо ингээд сайхан манд таргалаад ирэхээр ханшин буудаг бараач та. Гурал будаа болохоор тэгдэггүй юм шиг байл шүү дээ. Ногоо тэрээс нэгэд өссөн бол тэр чигээр. 1500 болсон шүү дээ. Осоо дээр одоо бол амьдралд ороодчих шүү дээ энэ охин баг. Тэгээ 5 хэлмэл 3 хэлмэл л шүү дээ. Халамжаа тэтгэврийн хэмжээ нэмэгддэг ч эргээд өдөр тутмын бараа үйлчилгээний үн дагаад өсөж байгаа нь ямар ч үр дүнгүй байгааг аль талдаа дуртаж байсан юм. За иймд өргөн хэрэглээний барааны үнийг тогтворжуулах, цалин орлого амьдралд хүрэлцээтэй байх төр төрийн бодлого чиглэх ёстой гэдгийг захиж байлаа.